Уянга байна. За өнөөдрийн мэдээллээр Social Security тэтгэвэр тэтгэмжтэй холбоотойгоор сүүлийн үед нэлээх Америкийн нийгэмд яригдж байгаа асуудал. За манай монголчуудын ч гэсэн санааг зовоогоод байгаа асуудлуудын тухай ярих гад ингээд бэлдсэн байна. За тэгээ хамгийн түрүүнд одоо хэдэн сарын өмнө Elon Musk Doge орж ирээд нэг Social Security систем чинь тэр чигээрээ лоовер юм байна. Fraud, scam юм байна. Тэгээд нөгөө нас барсан хүмүүсийн нэр дээр давхар зэрэг нэлээд олон хүмүүс ингээ аваад яваад иж болдгийм байна. Хэдэн сая хүний чинь одоо тэтгэврийн мөнгийг ингээд авцсан байж тээ энэ гэсэн асуудал яригдсан шүү дээ. Тийм пост бичсэн. За тэрнтэй холбоотойгоор Америкийн нийгэмд бас нэлээд их асуудал гарсан. Одоо хүмүүс үнэхээр тийм байдаг юм уу гэдэг манай монголчууд ч гэсэн асууж лээсэн л та. За энэ асуудал чинь зөвхөн Монголд байдгүй Америк ч гэсэн байдаг юм уу? Нас орсон хүний нэр дээр ингээд Social Security тэтгэвэр аваад яваад иж болдгийм болов гэдэг асуудал гараад байсан. За тэгвэл одоо өнөөдрийн байдлаар яг энэ асуудалтай холбоотойгоор нас барсан хүний нэрийг ашиглаад энэ бол нөгөө survivor benefit гэдэг одоо нас барсан хүний тэтгэврийг эхнэр нь авах ч юм уу те салсан эхнэр нөхөр нь авах тэр асуудал биш зүгээр яг нөгөө залин байдлаар хүмүүс ингээ албан тушаалаа ашиглаад аваад яваад идэг тэр тухай яриад байгаа байхгүй юу? Тэгэд өнөөдрийн байдлаар яг батлагдсан, нотлогдсон тийм нэртэй хүн тэдэн төгрөгийг ингээд авцсан байна гэсэн юм бол нэг ч гараагүй байгаа. Яг уу яг тэр посттой холбоотой, тэр асуудалтай холбоотойгоор Social Security тэр систем одоо энэ зүйлийг ингэж анхааралтай авсан гэсэн боловч яг тэгж ийм юм гарсан байна. Тийм ловер авсан байна. Энэ хүнийг ингэж шалгаж ийн гэсэн бол нэг ч мэдээлэл байхгүй байна. Тэг би өөрөө ч гэсэн нөгөө өдөр тутмын яг энэ Social Security-тэй холбоотой мэдээлэл гарахаар ингээ байнга сонсоод ингээ үзээд уншаад явж байдаг байхгүй юу. Тэгээ энэ тухай юу болж ийн ингээ ямар нэгэн гарсан байна уу гэд хараад ерөөсөө олсонгүй. Тэгээд Elon Musk өөрөө болохоор зэрэг ерөөсөө Social Security энэ системийг ерөөсөө хүлээн зөвшөөрдөг юм байлаа. Энэ бол ерөөсөө нөгөө Ponzi scheme юм биш үү? Ponzi scheme тэр чигээрээ энэ бол ерөөсөө scheme одоо заллин гэж үздэг хүн юм байна л да. Гэхдээ уул нь бол Social Security гэдэг энэ систем бол яг дундаж ажил хийгээд татвараа төлсөн хүмүүсийн хувьд ирээдүйд залуу насндаа төлөх юмаа төлсөн юм чинь одоо тэтгэвртэй гарсан хойно авах амьдралаа залгуулах хамгийн гол их үүсвэр болчиход байгаа штэ. Хоёр дахь асуудал болохоор зэрэг нэлээд олон хүн надаас асуугаадсэн юм. Ерөнхийлөгч энэ нөгөө бас нэг тэтгэврийн насыг хойшлуулна ч гэдэг юм нэг насны тухай юм ярьсан юм шиг байна. За тэгээд энэ ингээд насыг ингээд хойшлуулсан уу юу болсон бэ? Бүрэн тэтгэврийн нас 67 гэдэг одоо ингээд хойшлоод бүр олон жил ажиллах болчихж байгаа юм уу гэж асуугаад байсан. Тэгэхээр энэ дээр бол одоогийн байдлаар насан дээр өөрчлөлт орсон юм байхгүй. Тэгээ яг энэ Social Security-тэй холбоотой насыг ингэж сайжруулах энэ асуудал бол конгрессээр шийдэгдэж шийдвэр нь гардаг тийм асуудал байдаг юм байна. За тэгээд өмнө нь бас нэг би бичлэгүүд дээрээ дурдчихсэн Social Security насыг ингэж өөрчлөхийн тулд маш олон жилийн өмнөөс төлөвлөгөөтэй явдаг. Өнөөдөр одоо 2000 одоогийн байгаа энэ хууль тогтоомжоор бол бүтэн тэтгэврийн нас 67 нас 1960 оноос хойш төрсэн хүмүүсийн хувьд энэ бол одоо 2022 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ийм хууль тогтоомж. Гэхдээ яг энэ шийдвэр 1983 онд гарсан. Хэрэгжихдээ бүр 30 жилийн дараа хэрэгжиж байгаа хгүй 2022 оноос хойш. Яагаад тэгэхээр яг тухайн одоо өнөөдрийн татвар төлөгчд хэрвээ татвараа төлчөөд тэтгэвртэй гармаар байдаг насын сунгаад явах шудраг бош штэ. Тийм учраас өнөөдрийн татвар төлөгч яг одоогийн байгаа хууль тогтоомжийн дагуу тэтгэвртэй гарнаа. Насан тийм байна. Харин ирээдүйд одоо нөгөө өнөөдрийн хүүхэд багчууд те залуучууд ирээдүйд тэтгэвэр төлөхдөө тэдний тэтгэврт гарахнаас өөр байдаг юм байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар уцуулагдаж явж байгаа учраас одоогийн өнөөгийн нийгэмд ингээд Америкийн нийгэмд ажиллаад татвар төлөө тэтгэврт гарна гэдээ явж байгаа хүмүүсийн хувьд өнөөдрийнхөө хууль тогтоомжоор ямар ч хэсэн гарнаа. За яг хуу одоо тэгээ улс төрийн нөхцөл байдал жоохон салхишуурах шиг байгаа. Энэ дээр өөрчлөлт гарчихгүй бол ерөнхийдөө нэг тиймэрхүү байдлаар явдаг шүү гэж хэлмээр байна. За дараагийн нэг асуудал бол Social Security Trust Fund гэдээ байж идэг. Тэр Trust Fund нь ерөнхийдөө нөгөө мөнгө орохгүй дандаа гарч идэг учраас ерөнхийдөө дуусж байгаа. 2034 он гэхэд Social Security Trust Fund бүрэн дуусна гэдэг тийм нөгөө прогнозтой байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо сүүлийн үед гарч байгаа мэдээлэлээр энэ Trust Fund 2033 онд бүрэн дууснаа гэдэг зүйл яригдчихэж байгаа. За ягаад тэгэхээр одоо нөгөө энэ Trust Fund юунд ашиглагддаг вэ гэхээр өнөөдрийн Social Security татвар төлж байгаа хүмүүс эргээд ингээд нөгөө тэр хүмүүсийн татварын мөнгөөр ингээд эргээгээд нөгөө тэтгэврийн мөнгө олгогдож байгаа штэ.
4 хүн social security татвар төлөхөд нэг хүний тэтгэврийг одоо төлөгдөж идэг юм байна л да. Тэгээд гол нь өнөөдөр хэтэрхий олон хүн тэтгэврт гарцсан. Маш олон хүн тэтгэврт гараад тэтгэврийн мөнгө авч байгаа учраас энэ ингээ нөгөө харьцаа алдагдаад тэр хоёрын хооронд ч нэг зөрүү гарчиж байгаа юм байна л да. Нэг 20 орчим хувийн зөрүү гарахаар тэр тэтгэврийн мөнгөний зөрүүг энэ тэр trust fund-аас гаргаж өгдөг байсан. Одоо ингээ trust fund дуусчаар одоо 2033 онд дуусна гэж байгаа штэ. Тэгээд дуусчаар одоо тэтгэвэр авдаг хүмүүс social security тэтгэвэр тэтгэмж одоо юу гэдгийг авдаг хүмүүсийн авах мөнгө нь нэг 20% багасах юм байна. Тэгэхээр жил нь аашлаад одоо 33 он гэх чи юу авт те нэг 6 7 8 жилийн дараа дуусгана штэ. Тийм байгаа юм байна. Одоо энэ Америкийн улс төрийн нөхцөл байдал юм. Тэгээ дээрэс нь нөгөө энэ улс төрийн чинь social security систем рүү их орж байгаа учраас маш олон хүн тэтгэвртэй гарах хүртэл өгж байгаа. Тэгээд сүүлийн үеийн мэдээгээр өдөрт 10,000 хүн тэтгэвртэй гарна гэдэг өргөдлөө өгж байгаа гэсэн мэдээлэл байна. Өмнө нь бас харьцангуй бага байдаг гэсэн юм байна л та. За хүмүүс ч бас харьцангуй хүлээгээд нэг бүтэн тэтгэврийнхаа насыг хүлээч 67 хүрэгчийг ч юм уу те 66 хүрэгчийг хүлээдэг байсан бол өнөөдөр за ер нь улс төрийн нөхцөл байдал ер нь жоохон эвгүй болчлоо. Дээрэс нөгөө тэтгэврийн мөнгө багасчих магадгүй инээтрээгээд тэгээ маш олон хүмүүс ингэж тэтгэвртэй гарахаар ерөөсө шийдсэн ингээ хандаад байгаа юм байна. За тэгээд манай монголчууд ч нөгөө харьцангуй сүүлд ирсэн яг тэгж нөгөө насаараа ажилласан ажлын туршлага хүүхдүүд байхгүй учраас эхнээсээ яг тухайн үедээ хэдэн 10 жил ажилласан уу 10 хэдэн жил 20 жил ажилласан тэр хүүхдүүхэн дээр ингээд тэтгэврээ тогтоолгоо штэ. Тэгэхээр ерөнхийдөө маш бага мөнгө авч эхэлж байна. Зарим нь $200, $300, $400 гэдэг те. Тэгэж авч эхэлж байгаа. Тэгэхээр ямар ч хэлсэн одоо ирээдүйд тэгээд энэ авж байгаа мөнгө нь өшөө багасна гэхээр одоо чадлаараа өнөөдөр мөнгөө хадгалаараа цуглуулаараа гэдэг зүйлийг хэлмээр байна. За тэгээд миний хийдэг ажил бол одоо social security-гээс өөр тэтгэврийн ямар хуримтлал үүсгэж болох вэ? Даатгал дээр ялангуяа ямар хуримтлал үүсгэж болох вэ гэдэг дээр хүмүүстээ мэдээлэл өгдөг. За тэр тал дээр илүү дэлгэрэнгүй асуулт ахын бол надад холбогдороо.